Монголын үндэсний малчин телевизээс бэлтгэн хүргэдэг засаг даргын нэг өдөр нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараа Аранга аймгийн Хотон сумаас үзэгч та бүхэндээ бэлтгэн хүргэж байна. Өнгөрөх жонд түүхэн 100 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрөөсөн Хотон сумыг сүүлийн 12 жил удирдан манлайлж яваа засаг дарга Батбаатарыг энэ удаагийн нэвтрүүлэгтээ онцоллоо. Аранга аймгийн Хотон сум одоо 100 жилийн өмнө байгуулагдсан 1923 байгуулагдаад өнгөрдөг жилд 100 жилийнхаа гэж энэ одоо 100 жилийн түүхтэй ийм сайхан одоо төв зам руу байрлсан ийм сум байгаамаа манаас. За миний хувьд одоо энэ сумын засаг даргаыг 12 жилдээ ажиллаж байна. За энэ хугацаанд иргэдийн санал хүсэлтийг хуулийн хүрээнд хүлээж авч мөн Хотон суманд хүн шатаар ажлуудыг хийгээд явж байна. За энэ жил 100 жилийнхаа ойн хүрээнд өнгөрөх жилүүл нэлээдгүй бас бид нар бүтээл ажлуудыг хийж хэрэгжүүллээ. 100 жилийн түүхэн зориулж залуус хороол байгуулсан. Хороолоо 30 айлын амьдрал сайхан нөхцөлийг бүрдүүлж байсан сав гэрэл цахилгаан тог бүхэл юмнуудаа хийж шийдлээ. Мөн 100 жилийн ойн хүрээнд одоо энэ данзангийн нэрмжилтийн сэтгэл хөдлөл байгуулж тэр хүрээнд нэлээдгүй бас төвчлөлт ажил хийсэн. Мөн Хотон сумд улсын төсвийн хөрөнгө төр данзан дарга зориулсан сайхан одоо музей хэрэгжиж байна. Мөн одоо улсын төсвийн хөрөнгө төр цэцэрлэг соёлын төв гэдэг олон сайхан бүтээн байгуулалт ажлыг хийлэн за орон нутгийн төсвийн хөрөнгөөр тодорхой саналын хүрээнд үе шаттай ажлыг нэлээд хийж хэрэгжүүллээ. За энэ хүрээнд төр хувийн хвшлийнхэнтэй хамтарч нэлээдгүй бас бүтээл ажил хийгдсэн байгаа. Зөвлөлтийн төв шинээр нэлээд гарлаа. За буудал газар тариалангийн мал аж ахуй гэдэг бүхэл одоо суманд байж болох ажлуудыг хийгдэж явсан. Ер нь урданд манаас хүмүүс мал аж ахуйд ашигласан, газар тариалганд ашигласан ийм сум. Энэ одоо нэг 20 жил зогсоод газар тариалмаар сэргэж байгаа. За мал аж ахуй бол үндсэн гол зүйл мал аж ахуй. За мал аж ахуй бол нэг дээдлэн мураатай 1000 гаруй малчин өрх байна. За нийт хүн амын тоо бол 4000 гаруй. За эндээс дээдлэн 500 орчим мянган мал хүрч исэн бол хүрсэн. За өнгөрөх одоо 22 онд жоохон зуд үдэ байлтай болоод 360 мянган толгой малтай үйлж шаваржаад ингээд жилийн дор хаврыг нэлээд өнтөө тавлаа. Малчд маань өөрснөө бас мундаг бүтээлч мал хуугаа одоо яаж ондруулах уу, яаж хийх үү энэ тал дээр нэлээдгүй бас бэлтгэл сайхан учраас энэ жилд манай сумын малын хувьд хоригдлоо багтаа 6-7% нийт удаа малын хоригдол бол 17-20 мянган мал хоригдсон байгаа. За өвлөг өнтөд сайхан авч байна. Оо сайхан авч байна. За энэ жилдээ яг энэ жил цас моснд ямар ч юм байна те. Цас ерэн дөндөө их л байлаа шүү дээ. Замбрааг цас орлоо. За онд оролт. Онд оролт бол яг тэгэл нэг юу яавал бас бүгдийг 50 гайгууд л өхөн өгсөй. Цас ихтэй хүүттэй дижил. Хүүттэй. Цас нараа илүү те. Илүү. За хаврын тариалт хийж явж байна. Малчин тариалж ирэх орн ямар ч юм байна. Хоёрын дөндөө тэгээ одоо малчин тариалсан одоо зогцож л. Тариа тарих нь хэрэгтэй хэрэггүй байна цааш тэр. Ер нь дөндөө тариа тарих бол одоо бас малчд бол боломж тийм манайд бол болж байгаа шүү дээ. Бас энэний хүчээр орж байна. Хэдэн жил онд орж байна шүү дээ манайх чинь. Энэ жил засагтай тэгээд зам гарах хэлийг хийлээ тийм ээ. Замд гарч өглөө. Зам гарах хэрэг нэмэр болбоо. Шуураа тэгээд шуурчаад байгаа тийм ээ. Болоо ч одоо төвмөрөө ороход замаа гаргуулад тэгэл засан дарагдлаа засаа гаргууллаа. Ер нь дөндөө их юм биш дээ тэр чинь. Гэрээшээ засыг гаргасан биш. Тий. Ерөөсөө гэр дарагдсан шүү дээ засанд. Энэ жил яг хөө бид нар өвлж ингээл зам гарах ажлыг хийлээ. За улсын хэмжээнд, аймгийн хэмжээнд, сумын хэмжээнд тодорхой хэмжээний мөнгө төр гаргаж зэхвиш биш маа гэдэг айлтай бас нэг гомдчих зөөгн нөөний бас тичээл хийлээ юм одоо өглөө. Цаанаас ирж байгаа юм тоотоо болохоор энэ нэрээд айл ирэх хүнийг болохоор ирж байгаа юм тэгээд юу гэдэг юм бэ те.
нийт түнгээр энэ 30 гаруй тонн 30 тонн жил төвнөлөөгөөр мулж таргалаа. Хүмүүс 20 сая төгрөгийн малын үеийн натураас 20 сая төгрөгөөр малчтад хавржилтыг одоо хохор багта таван тал дээр эрхэм ус суугаад зүйллээ. За энэ зам даваа гаргах дээр одоо 20 сая төгрөгийн бензин тусчлаа. Одоо цэг зэм зэвэрлэх ажид явагдаж байна. Одоо ялаа утганы үе эхлэж байна. Хайлууд бас зам дагуу хогийн зэврүүл бараалал хайж байгаа. Зарим хүмүүснээс замын ойр цэмэл цайчаад бас тог их болж байна л дээ. Тэгээд цэг зэмний ажил хийх байна. Цэг зэмний дараачаад устгахтай ажил хийгдэнэ. Хариун талын ажил хийгдэнэ. За тэгээд одоо энэ жилийн хувьд бас малчтыг төрөөс тэмцэх тал дээр шинэ оршин хөдөлгөөн ингээд нэг хөдөлгөөн өрнөж явах шиг байна. Тийм байна. Энэ шинэ хөдөлгөөн гişүүд хүмүүсээр хамрагдаад 9-өөс доош хүмүүс хоорондоо урд намаагээд тэндээсээ даргаан сонгоод тэгээд хоршооны хүмүүс юу ихээ хоорондоо яриад зээлээ аваад явах боломж гарч байна. Энийг та хүмүүс холбогдох дүрмжрийн дагуу холбогдоод оршоогоо байгуулад жилийн 6% өтөө мөнгө юм байна. Тэгээд энэс хүмүүс хоршоод хийвэл одоо тодорхой хэмжээний малчтаас газар өгье гэж тэр газар дээр мөнгө авч болно гэсэн юм шийдлүүд ярьдаг байна. Сая Дарангай аймагт энэ зөвлөгөө нь бол Улаанбаатар зөвлөгөөс хоршооны зөвлөгөө. Хөрөнгө аймагт бол тэгээд зөвлөгөөний дараацаа тэгээд мэдээлүүд нь малчт дээрээд тэгэл ажил нь явах хэвшил байна. Газар дэрлэнгийн ажлуудад бас үргэлжлэн ажил ихтэй явж байна. Энэ 5 сарын 20 км дуусах байх. Энэ жил бараг 2-3 үр тренинг компани байгаа. 3000 орчим гад энэ жилд дөрөвтэй хэрэлт хийгдэн мөн төмс сүнсээр байгаа өсөлтөх хүмүүс би эдгээр бас энэ ажлуудаа бас эхлэх гээд бэлдэж хангацчихсан. Энэ жилд 30-40 гад төмс сүнсээр байгаа таригдах байх. Ингээд нийт дөнгөөр одоо энэ мал төлөлт хаврын газар трейл ингээд мөн л одоо үш хатаажууд нэгээд зэгцэгцэн явж байна. За орон нутгийн хөгжлийн сан гэж одоо суманд тодорхой хэмжээний бас цөөхөн мөнгө төр ирдэг. За энэ хүрээнд бид нар хийх ёстой төлөвлөсөн ажлууд бол ихэд хийгдсэн байгаа. За хөдөөгийн чиглэл рүү бодлого барьж та өвсдийн фондны хашаагаад сайн агуулгах сарвч гээд энэ зүйл хийгдсэн байгаа. Мөн одоо жижиг дунд үйлдвэрлэл чиглэлээр эгдтэйгээр хамтарч ажиллаж энэ төв зам дагуу айргны бодлоо нээлтийг бас төлөвлөх анхаардаг. Манайч айргарыг сайхан төг байгаа. Айраг энэ ихтэрөөсөө хотонтой айраг гэдэг сайхан айраг. Энийг бас манайхан авч үлдсэн их сайхан чанарыг хадгалаад энэ малчтынхаа одоо энэ Монгол хотоос нэлээдэг бас энэ боломж дэнд байдаг. Манайч хар өрөнтэйгээ зэрэгтэй Улаанбаатар шүдэд одоо 3-4 хатуус явж байна. Ингээд зах зээлийн хувьд их боломжтой. Зундаа ер нь манайхан малчт болыг сумын төвөөс урагшаана хоошоо гэдэг 20 км үргэлжлүүлээд гайгүй хэн дээр бас мөнгө олдог. Энэ боломжнод бас энэ сайхан төв замын дагуу нэлээд бас үр дүнтэй. За мөн хотонтын өөр айргийн амбалд маш сайн хийдэг. Энэ айргийн угаасаа их сайхан малынх нь одоо малынх нь одоо цөлөн байдал. За тэгээд газар бас нутаг бас нэг тохирсон юм шиг байгаа. Урамгал сайтай усан цэнгэг хожир улстай гэдэг олон талын юм би. Энийгээ дагаад энэ болгоно дээр малчтын нөөснөө нутгийнх нь найрныхаа хөрөнгийг маш сайхан авч үлдээд олон одоо улмын чанаржуулаад ингээд Арангай хотонтой айр гэдэг нь хүмүүсээр уух дуртай болсон, хэрэгэлдэг болсон. Энэ манай сумд үндсэн одоо брэнд одоо сайхан одоо идэ байгаа. Тэгээд энэ жил бас одоо ингээд удахгүй 6 саргаад найрыг гараад ирэхээр ингээд төв зам дагуу ингээд нэлээд бас энэ хөгжил явчих байх. За газар трейлинг бол ер нь одоо сүүлийн үед бол нэлээд одоо хөгжиж шинжтэй болж байна. Бид нар энэ цаашны үйлчлэлээр хөгжүүлэх бодолтой байгаа. Одоогийн байдлаар нэг 50000 орчим гад эргэлтийн талбай. Энийг одоо нэг 7-8 болгоод цааш нь хөгжүүлэх явах тийм чиглэлээр анхаарсан. Газар трейлингийн хувьд болохоор нэлээд бас хөдөлмөр шаардагдсан. Одоо аж ахуйн нэгжүүдэд төшөлсөн ийм одоо салбар. За энийг дагаад нэг өвлийг өсөнтэй давхтай энэ тэжээл итгэмж жижээлэнд гардаг. За ингээд бас өвлийнх нь донд бол пойл нэг сайхан одоо сүрэл мөр сайтайгээд
бас газар таглан мал аж ахуй хөрөнгө хостой явах юм бол ер нь их бололцооны. Ерөнөөс малчдаа дөөсөө хөдөлмөрлөдөг болсон байна уу? Малаа эдийн тэжээгөө яах вэ гэж Тэжээдэг өвс тэжээл авдагч болсон. Ер нь дүндээ тэгээ манай хангаа нутагч чинь жил болгон шугал зурлаад байгаа юм чинь. Нөт нь бас чангал байсан тий. Энэ жил бас чангал байна шүү дээ. Ходог бол энэ ч хотогтой байна тийм ээ. Ходог болсон үед бол энэ яаж бүгд хотогтой болчихсон. Энэ жилийн хувьд бол нөгөө нэг өвс тэжээлийн нутагтлэгтэй байна. Малчдын хэмжээний дөмөг гаргаж өвс авч ирэх бид чинь ярьж байгаад жилийн 23 онд шилжиж тоолсон малын татварыг 24 онд авахгүйгээр сумын иргэдийн урал өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд тэглэсэн байгаа. 21 22 оноо бол төлнө гэсэн үг. Зөвхөн 23 онд тоолсон малын татварыг 24 онд нь авахгүй. 24 оныхоо малын татвар 28 оноо авна. Жилийн үед малын татварыг авахгүй. Энэ сумын өөрийн хурлыг бүрэн эрхөд өгөхгүй. Тэгээ усаа тэглэсэн гэсэн үг. Тэр нийгмийн татварыг бүр дээрээс л шийдэх гэсэн. Тийм. их орлуулаас шийдэх л асуудал. Уг нь бол тэр бил ер нь дүндээ ахаад нэг юу яах вэ энэ хөдөө тэрийг төлөх гэсэн малчд зөндөө байгаа шүү дээ. Яг нь одоо би энэ хавар уг нь орох юм байгаа. Тэгээд нөгөө бас жилийн дутах гэдэг байхгүй юу? Тэгэхээр бас нэг боо гэдэг яг нөгөө яавал тэгээд төлөвчүүл гэсэн юм байна даа. Ер нь төлөөд төлжил байгаа даа. төлөөд жил дутах гэдэг юм. тэр чинь ер нь за болцсон юм. За төрийн байгууллагуудын хувьд ер нь мөн л одоо 100 жилдсэн сум учраас төрийн байгууллагууд нь л чиглэлийн дагуу энэ үйл ажиллагааны шийдвэр явж байгаа. За хүн эмнэлэгт одоо бас 100 жилийн төвхтэй сургууль нь 25 он 100 жил нь болно. За соёлын төвийн ялгаа хүмүүст тэр үед байгуулагдсан. За манай сургууль чи одоо 80 гаруй ажилчин үйлчлэгийн ажилттай 700 гаруй хүүхэд сурдаг. Мөн бас энийхээ зэрэгцээгээр өндөр сэтбэг дээр бас дунд сургуультай. Дунд сургуулиуд 9 жилийн сургууль бас нэг 100-аад хүүхэд 20 багш ажилчтай ингээд төрийн байгууллагууд нь боловсролын байгууллагууд нь нэлээдгүй өтө бэхжсэн. За манай сургууль нь бол 1925 онд үүсгэн байгуулагдсан. За одоогийн байдлаар бол 99 жилийн түүхтэй Аранхай аймгийн хэмжээнд бол урд бүсийн сургууль гэдгээр онцлог сургууль байгаа. За манай сургууль нь бол нийт одоо 82 ажилтан албан хаагч багш нар бол үйл ажиллагаагаа явуулж байна. За манай сургуульд болохоор нийт бол 745 суралцагчтай ингэж үйл ажиллагаагаа явуулж байна. За манай сургууль бол дотор байртай байгаа. За дотор байранд маань нийт 217 хүүхэд одоо сурч хөдөлмөрлж амьдарч байгаа. За мөн одоо манай сургуулийн нийт багш нарын бол 80 гаруй хувь нь бол зэрэг заах аргач зэрэгтэй, тэргүүлэгч зэрэгтэй ийм одоо хамт олон байна. 22 онд бол сургуулийн менежментийг сайжруулах жил болгон зарласан байгаа. За үүнтэй холбоотойгоор бол 23 онд манай сургууль дээр одоо Аранхай хэмжээнд 2 сургуулийг сонголт гэж одоо дадлагжуулсан байгаа. За түүнд бол манай сургууль хамрагдсан. За энэ сургуулийн үйл ажиллагааг сайжруулах, за орчин нөхцөлийг сайжруулах, эцэг эхчүүдийн оролцоог сайжруулах, хөтөлбөрийн хэрэгжилтийг сайжруулах тал дээр бол хамтран ажилласан байгаа. За энэ боловсролын ерөнхий газар, боловсрол шинжилх ухааны газартай ингэж хамтран ажилласнараа манай сургуулийн сургалтын чанар, за хүүхд хүмүүжлийн ажил, тийм ээ, орчин нөхцөл, сургалтын хөтөлбөр дээр бол нэлээдгүй их агц амжилт гарсан ийм хамт олон байна. За хичээлээс гадуурх үйл ажиллагаан дээр бол анги удирдсан багш нар оролцдог. За мөн дугуулсан секц, клуб одоо хариуцсан багш нар орж байгаа. За манай сургууль дээр бол дугуулсан секс клуб бол нийт 13 ийм сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явагддаг байгаа. За судалгаат хичээлийг бол 22-23 оны хичээлийн жилд нийт багш нар маань нэлээдгүй их зааж одоо ажлын байран дээр хөгжих ийм үйл ажиллагааг явуулсан. За энэгээр бол эсэлтийн ерөнхий шалгалтанд нэлээдгүй амжилт гарч одоо манай 23 онд бол нийт хүүхдийн 80% нь одоо улсын сургуульд хамрагдсан ийм үр дүн гарсан ийм хамт олон байна.
Дараагийн тулгамж байгаа ер нь бол одоо манай сургууль дээр эх жил бол 2025 онд бол 100 жилээ хийх ийм түүхэн сургууль байгаа. Тэгэхээр нэлээдгүй бас ажил байна. Тэгээ ер нь бол сургуулийн орчин сайжруулах гэдэг дээр бол сургуулийн хичээлийн байрыг одоо их засварт оруулах ийм тулгымцсан асуудал байна. Мөн одоо хичээлийн байрны ардталд байгаа галтгооны одоо залгаа ийм барилга байгууламж байдаг. Энэ мань бол 82 онд ашиглалтанд ороод нэг 5-6 жил ашиглаж байснаа. Одоо түүнээс хойш бол ашиглаагүй ийм одоо барилгын объект нь бол бэлэн байж байдаг. Засвар үйлчилгээ одоо бүр байхгүй, цонх хаалгагүй, доторх одоо шугам сүлжээгүй нэг ийм барилга байгаа. За энийг бол их засварт оруулаад ерөнхийдөө шийдчих юм бол нөгөө багангийн сурагчтай одоо үдийн хоол гэдэг юмыг бол манайх зөөврөөр хийж байгаа. За энэ маань шийдэгдэх ийм одоо асуудал бас байна. За энэ нэлээдгүй бас төсөв шаардлагадах баг. Одоогийн байдлаар бол харахад дээврийн төмөр бол гайгүй. За бусад тал дээр бол нэлээдгүй засвар юм орохоор ийм байна. Дараагийн нэг юм болохоор зэрэг дотор байр маань 2008 онд ашиглалтанд орсон байгаа. 2 давхар одоо 150 хүүхдийн багтаамжтай ийм байртай. За энэ маань 8 оноос хойш ер нь бол засвар үйлчилгээ хийгдээгүй. За сайн дураараа өөрсдийнхөө одоо хүч хөдөлмөрөөр засад сэлбэж өдий хүрсэн. Тэгэхээр энэ дээр бол бас засвар үйлчилгээ хэрэгтэй байгаа. Эрүүл мэндийн байгуулалт бол бас их чигтэрчсэн. Ингээд манай сумын хувьд бол торог төхөөрөмж ажиллах нөхцөл байдал бүхэл юмнууд нь ингээд хэвээ одоо сайхан явж байна. Цаашдаа ч гэсэн одоо бас эрдэнэс нь олон сайхан санаа салцгаад гэх юм бол мөн тэр төшгөлсөн. За дээр нь төр засгийн одоо бодлого шийдвэр хууль тогтоомж нь одоо хойдонд гарч хэрэгжсэнээс хулаад энийг юм сэргийлэх гэдэг ингээд сайхан одоо тэр ажлын хэвийн явж байна гэдэг. Манай сумын дэд төсвийн хувьд бол 1980-ад оны үед одоо эрчим хүчтэй холбогдчихсан. За ингээд төв замд Арангай аймаг явж байгаа, Баруун аймаг явж байгаа төв зам дундуур нь арай өнгөрдөг. Ингээд хотон сумд одоо бас хүмүүс амьдрах сонирхол ихтэй байгаа. Сүүлийн үед одоо Харарын хот байгуулагдах юм шийдвэр гараад хотон сум руу одоо шилжин ирэх хүмүүсийн дөрөвдөл хүсэлт төлөвлөлт бас нэмэгдэж байна. Тэгээд хөдөөд бас энэ шийдвэрлэлийн бодлогоо янз бүрийн одоо шинэ өшөөд өссөн төрөд төр засгийн шийдвэрүүд нэлээд гарч ирж байна. Энтэй холбогдуулаад бас сумар дотоомоос амьдрах тийм шилжилтийн хувьд харьцангуй гайгүй. Энэ цааш тайм одоо энэ нэгдсэн нулаан холбогдоод нэгдсэн одоо энэ цэвэрлэх байгууламж атгах шийдчих юм бол төрийн байгууллагууд бүгдийг холбоод мөн айл эрхүүд аж ахуйн үйлдэл холбогдох юм бол одоо энэ юуны хувьд мод чулууны хувьд бол ялгаад бас асуудалтай бас хүнд байна. Тэр нүүрсээр одоо төлөх энэ бас хүнд. Тэр захилгаан руугаа шилжих байх. Ер нь явандаа бол эрчим хүчний асуудал маах сумэр бололцооны ингээ бас одоо хотоос тутгааргүйгээр ингээд сумаар хөгжих бүрэн боломж нь одоо сумд байгаа. Тэгээд бас манай хотон сумын гаралтай хотон сумд амьдрэх гэсэн хүмүүс байвал манай сум бол сумчаа одоо хүлээж авах боломжтой байна шүү. Тэгээд бас телевизээр дамжуулаад хэлчихье. Олон сайхан алдар цогтой хүмүүс төрөн гэрсэн байдаг. Тэгээ энэ сумдаа бас түүхийн одоо бас улмыг авч үлдэх мөн талаа энэ тал дээрээс ажиллагаа явуулаад байдаг нь энэ сумын төрөлд цэцэрлэг хөрөлн байгуулж байгаа. Энэ хөрөлнгийн болохоор Данзан даргын нэрмжилт одоо хөрөлн гэж одоо нэр өгсөн. Одоо Данзан гэдэг хүмүүс одоо 1920-ад оны үед одоо Монголд анх нам байгуулагдаад ардын намын анхны дараагаар сонгогдоод энэ улс төрийн ажлын сэндээс тэрвээс одоо тийм улс төрчдөд харуулж энэ хойд одоо Данзан даргаа бол алдартай хүнд мэдчихсэн байгаа. Энэ хотын тэр Данзан гэдэг хүнийг улс орны байд мэддэг. Тэгээд Данзангаа өөрийнх нь үндсэн бодол баримтанд нь бол энэ ардчлалын үзлэрэмтэлтэй энэ хүний эрхийг дээдлсэн эдийн засгийг одооны эдийн засгийг нь олж харсан. Ингээд тэр эрхчлэлт эдийн засгийн нийгмийг байгуулахын төлөө бас алтан цагаамын алдсан гэж түүх номонд бичсэн байт юм байлээ. Энэ хүндээ зориулсан одоо юм сайхан музей байгуулж байгаа. За энэ музей дотор бас манай улсын бахарлагын гишүүн Улбирийн Баатар энэ лагжуг сайхууныхаа бас хөшөөд урсгалыг сэндэс байршуулсан мөн сурлаад гэсэн бурхны одоо буддын шашныг бид хүн болон шүтдэг. Энэ буддын шашин одоо 2500 жилийн түүхтэй тийм байлээ. Тэгээд бид хүн энд одоо 8 м өндөр юм бурхан башигаа одоо сэрэг дүр буюу
өндөрлөгийн зан үзрийн одоо тэгээр энэ цагаан бүтээлийг одоо сумынхаа 100 жилийн зориулж бүтээн байгуулад даруунаа шинжлэх нээгээд ингээд хөгшчүүл маань залуучууд байнас энэ сайхан одоо хүрээлэндээ хүрэлцэн ирээд манай сум одоо ямар сайхан төвхтэй ямар сайхан мундаг хүмүүстэй байдгийг бас илэрхийлсэн гэдэг юм залуучууд хойж бидэн одоо бас түүхэн баримттай төлдөг гэж энэ дээр бид ажиллаа явж байгаа. Зурлаг спортын төрний нийт төлтнүүд бол их бий. Манай замаас спортоор одоо бүхэн Монголын бүхэн өгөнд бол бас энэ Монголын 330 сумдаар дээгүүр ордог. Улсын яасан далайн жимцэн Ахтуу уран начин улсын зан адиа бочоотрын тэргээд их алдартай одоо мөхчүүтээр за мандаас ийм хүмүүстэй тэр хүмүүсээ бас хүмүүстэй бас залуучууд үлдээхлээр улсын зан жамцхан скошог зүгт хүмүүс байгуулж энэ хүрээлэнд ингээд зөндөрлөсөн байгаа. За энэ хүрээлэнд төрс түүхийн одоо уулмуудыг үлдээсэн олон сайхан дурсгалын одоо энэ зүйлүүд байгаа. Энэ болохоор манай чинь харааран хот энэ бадгас уугрын хаант болгос гэдэг энэ доор байдаг. За энэ хөндийгээс энэ түүхийн одоо сайхан одоо тухайн одоо соёл урлагийг харуулсан энэ хөшөө дурсгалуудыг бас энэ одоо соёлын тухай ажилтнууд орон нутгийн музейг одоо төшөөлж энэ хүрээлэндээ бас байгуулсан байж байна. Эндээс одоо манай сумын одоо ямар их түүхтэй, ямар их соёлтой байсан л энэ одоо дурсамжийн одоо өсвөл төрлийн чуулганаас нийлж мэдгэтгэхэр юм ховор нэлээд олдруудс байдаг. За ингээд энэ хотон сум болон цаашдаа энэ хүрээлэндээ бид хүмүүс аялал жуулчлалын одоо бүс нутг болох чиглэлээр энэ зам дагуу одоо энэ хэсгийг байгуулсан. Энд одоо цагаат дэний үйлдвэр байгуулсан. Энэ цагаат дээний үйлдвэрийг одоо ажилтнанд оруулаад ажиллах юм бол энэ зам дагуу одоо хоошоо өрсөж явж байгаа олон одоо энэ гижтэл эндээс хотын сайхан цагаатыг аваад явах боломжтой. Энд нь одоо ингээд хүрээлэнгийн энэ хүрээлэнгийн ажлыг үе шатаар гэж цаашаа нэлээдгөөс тогтчлол хийгдэх байх. Энэ жилд 24 оны төсөвдөр 78 сэдвэр төдөөж байгаль орчны яамнаас тавиулсан. Одоо тендер маань зарлаад энэ хүрээлэнгийн нэлээдг бас тогтчлуулна. За энэ хүрээлэнгийн оролтод шинэ цэцэрлэг одоо баруун талд нь барьсан. Одоо энэ 7 сар төсөлтөнд орно. Улсын цөөнрүүлтээр 180 хүүхдийн энэ цэцэрлэгийн барилгын ажил эхлээд одоо дуусч байна. Ингээд хүүхдүүдийн юмс цэцэрлэгтээ суралцах энэ байгууллагын дэмжих тал дээр нэлээд бас төрийн ном бодлуулгад ингээд хэрэгжүүлээ явж байна. За цааталд нь музейм ашиглалтанд орчин. За тань соёлын төв байгаа муусын цөөнрүүл баригдсан. Ингээд дараачаар нь одоо энэ сургуулийн хичээлийн байрны их засварын асуудлыг энэ жилээгээ дуусч байна. Цэвэрлэх байгууламжийн асуудал нь бүрэн дууссан. Бүх анги танхим жаагийн дотор талд нь одоо нойлын асуудлыг бүрэн шийдээд ингээд цэцэрлэгийн сургуулийн хүүхдүүд ямар зөвлөгөө өгдөнд одоо гадаа бийцэхгүй дотроо одоо энэ халуунуулаа одоо цэвэрлэх байгууламжтай бүхэл одоо суралцах нөхцөлийг бүрдүүлсэн тал дээр энэ цэвэрлэх байгууламжтай энэ дулаантай энэ хөгжүүлэлт нэг хийгдэж явж байна. Цааш хүн эмнэлгийн одоо бас гэрчин эмчилэгчдийн бас саядхыг хангалтлагаар мөн одоо 0 халуун өтөөс юм шийдсэн. Өшөө цааш нь одоо сайжруулах сүмүүд байна, засвар ажил байна. Ингээд төрийн байгууллагын бүх үйлчлэгээ бол нэлээдгүй одоо чанаршиж одоо хүмүүсийн одоо ажиллах, суралцах нөхцөл бололцоо бүх юм одоо үе шаттайгаар ингээд сайжир явж байна. Цаашдаа их садар шоу бас цаг үдний төлөөд зас шаардлага хамгаалалт гэдэг нэлээд цаашнаас аваа явах. Ингээд хотон сумдаа хүүхдүүд маань сурч хүмүүжиж ингээд одоо энэ тус ажиллаж байгаа тэргүүлшгийн байгууллагын бүх хүмүүсийн одоо ажиллах нөхцөлөө бүрдөөд сумын маань одоо хөвдөлд одоо их чамаас хүмүүсийн шилжин суурилт хөдөлгөөн багасаад ер нь хөдөлгөөн зорьсон хүмүүсийн шилжилгээ бас нааштай байна. Ингээд одоо ер нь ингээд цаашдаа тамцдаг намын азийн барилгыг одоо шинээр одоо яг энэ тусгаалаад барина. Ингээд хавчхан төрийн суманд байх ёстой төрийн 6 доо үйлчлэгээр ингээд хэвийн орчин үеийн шинэ барилга байгууламж тохиромжоор хөрвөлтөд хэвийн ажиллах төсөл нь одоо бүрэн хангалтнаа. Манай сум бол одоо нийт намайг одоо нэгдлийн дараах хийж явах үед нэг 100-аад хүрэхгүй мянган толгой малтай байсан. Гэтэл одоо 350-60 мянган толгой малтай болсон байна. 1200 гаруй одоо өрх байна. 5000 шахам одоо хүн одоо амьдран сууж байна. Тэгэхээр энэ нэгээ дагаад одоо нутаг орон маань бас хөгжиж дэвшрэх
дээш нь одоо үргэлж өдөр тутам одоо төр засгаас болж байгаа бодлого шийдвэрийг Сумар нутгийн удирдлагууд одоо биелүүлж ард түмний амьдрал ахуйг дэвшүүлэх талаар ажил төрөл ихээхэн хийж байна. Бид нар зах зээлийн эдийн засгийн харилцааг шилжээд 30 гаруй жил болж байгаа ч гэсэн бас энэ нийгэм байна одоо ард түмний амьдралд үр өгөөж өгч хувийн амьдрал, хувийн аж ахуйтан гэдгийг ихээхэн одоо бас одоо дэмжиж тусалж байгаа ийм үе. Тэгээ энэ одоо 30 жил ажиллаж байгаа энэ одоо зах зээлийн нийгмийн үед тэр үед одоо зах зээл эхлэхээс өмнө 10 хэдтэй 20 хэдтэй байсан энэ улсууд маань яг одоо хувийн аж ахуй, хувийн одоо эдийн засаг, хувийн хвшил гэж яаж бид нар амьдрал ахуйгаа зохиож явуулах юм, үр хүүхдээ яаж өсгөж байжуулах юм, ажил төрлөө яаж зохицуулж явах юм гэдгийг одоо бүрэн ойлгож мэдэж авч тээ. Залуучууд манай сумчтай ерөөсөн зам харилцаа нэг одоо маш их сайн хөгжсөн. Дутуу юм одоо бараг алга зүгээр тухайн ажилдаг хүний ухамсар ухаан, тэр улсуудын одоо мэдлэг оюун ухаан, тэр өөрөөгөө авч явах, өргөн төмөндөө одоо бас ажиллаа төрлөө хийж харуулах ийм асуудал дутнуу гэхээс биш харилцаа холбооны хувьд одоо ер нь улсын хэмжээгээр одоо интернетийн шугам байна. Тэгээ ер нь мэдээллийн одоо захим одоо ертөнцид чинь хүн одоо юу л юу хийж юу ч бүтээх гэхэд бас болохоор юм сайхан болж ирсэн байна шүү дээ. Тэрний нэгэн адил манай самч ялгаа байхгүй энэ асуудал бас бүрэн гүйцэд ингэж орж ирж байгаа. Ажлууд нь одоо хийгдэж байна. Энэ газар тариалангийн үйл ажиллагааг бас нэлээд зохион байгуулж байна. Одоо газар тариалан хүн амьтны одоо эрүүл хүнсний бүтээгдэхүүнээр хангахад тариалалд эрхлэж жилд одоо ургацвал одоо гайгүй чамгүй улсын дунд чи хэмжээнд авдаг юм шиг байна. За миний хувьд одоо мал эмнэлгийн үйл ажиллагаа хариуцдаг учраас би 1999 оноос хойш мал эмнэлэг одоо хувьд гарч хувьчилж авсан. Тэгэхээр бид нь бол одоо миний хувьд нь 2 багтаа ажилтны улаанчил орхон гэдэг манай энэ 2 багт бол тий сүүлийн үед одоо 10 гаруй жилийн дотор ингээ харж байхад ямар ч утгаа улсыг хамарсан гоц халдварт болоод халдварт өвчин харьцангуй одоо гарах нь одоо баг болсон. Энэ юутай холбоотой вэ? Манай малчид өөрийнхөө малыг одоо эрүүл байлгахад нь төр засгаас гарсан одоо малын эрүүл мэндийг хамгаалахын хуульд тодорхой одоо бас заалтууд орсны дагуу малаа сайн хямдаж хамгаалж өвчнөд одоо нэрвэгдэхгүй талаас нь сайн ажиллаж байна. Бид ч гэсэн улсаас одоо хойрлогдож байгаа вакцины юм тариаг бол цаг хугацаа алдахгүйгээр хийж өгдөгт нь бас энэ асуудал арай өөр болсон байхаа гэж бодож байна. Ер нь 27 он гэтэл ер нь сумын хэмжээнд бол нэгдсэн дулаан захилгаан зал орон сууцлуулах хөтөлбөр гэдэг ер нь хүмүүсийн одоо таатай амьд бүх төслийг бүрдүүлэх энэ төлөвлөгөө хөтөлбөрөөр батлаад ингэ явж байгаа. Энэ жилийн үед бол бид нар хотог ус руу нэлээд анхаарах хандуулна. За 04-ийн шугамын шинжилгээд энэ одоо цөөхөн одоо 4-5 төлөвлөсөн ажлуудыг л дүнштэй гэж дуусгачих нь цааш бол одоо нийтэд бас боломжтой бүрдэн шууд үзэж байгаа. Утгагүй аврын зурны сар гардаг тэгээд сайхан тусаад одоо энэ газар тариаланчтайгаа энэ нутгийн усныхантайгаа маш сайхан одоо хоорондоо хоршиж ажиллаад ингээд одоо бусдад энэ телевизээр орж чадаагүй бус болцтой гэсэн телевизээр дамжуулаад та бүхэн сайхан тусаараа сайхан одоо хоршиж бие биенийгээ одоо нөхцөл байдлаар ажиллахыг төөрөж байна малчтай.